захимж гарсан байгаа 1 сарын 27-ны өдрийн дороо 35 гэдэг. Энэнд хариуцлагатай жижигэр ажиллуулах тухай ийм одоо үүрэг чиглэл өгсөн. Энэ чиглэлүүдийг тодтогч танилцуулъя гэсэн юм. За захирамжийн 1-р хавцралтаар бол 3 сарын 31-ний дуустал хугацаанд нийтдээ 63 эргүүлүүдийг одоо холбогдох байгууллагуудаар ажиллуулахаар ийм хуваар гарсан байгаа. За энэ хуваарын дагуу эхний 3 өдөр бол байгаль орчин боловсрол соёл биеийн тамир гэдэг ингээд яг удирдах дарга нь ажиллаад аятайхан сайхан ажил явж байна. Өчигдрөөс одоо гэр бүл хүүхд залуучдын газрын дарга явахгүйгээр дараагийн мэргэжлүүд нь явж байна шүү. Энд ийм асуудал байхгүй гэдгийг дахиж хэлье. Яг удирдах ажилтан дарга хүндэтгэн үзэх шалтгаантай бол танилцуулж явж байна. Танилцуулгаар ингээд өөрөөсөө дараагийн томилгоо хийж явж болохгүй гэдгийг дахиад нэг сануулъя. Хоёрдугаар тэргуул шалгалтын явж байгаа энэ хариуцлагатай жижигөр маань өнөөдрийн 8 цаг 30-аас маргааш өдрийн 8 цаг 30 минут хүртэл хугацаанд үүрэг гүйцэтгэж хяналт тавьж ажиллана шүү. 24 цагийн хугацаатай гэж ингэж ойлгоорой. Зөвхөн өдөртөө явцгаад ингээд шөнөдөө мэдээлэлгүй ийм байдлаас ажиглагдж эхэллээ. Энэ тал дээр одоо та бүхэнд дахиад ингээд анхааруулъя. 24 цагийн хугацаатай эргүүл жижигөр хариуцлагатай ажиллахна гэж. За хоёрдугаарт нь ажиллаж явах хугацаанд аймгийн онцгой хөндсөн шуурхай штаб захимжин дээр бас бичигдсэн байгаа. Энийг та бүхэн бас ойлгоорой. Аймгийн онцгой хөндсөн шуурхай штаб байнгын болон хөдөлгөөнд хяналтын цэгүүд төрийн болон хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллага за худалдаа үйлчлэгээ зэрэг томоохон аж ахуй нэгж байгууллагуудын бэлтгэл бэлэн байдлыг бас үзэж явж болно. Энийг ер нь үзэж ингэж харж явах шаардлагатай байна. За дараа нь энэ байгууллагуудын QR кодын хэрэглээ ашиглалтыг бас харж анзаарч ингэж шалгаж явах шаардлагатай байна. Гуравт нь одоо иргэдийн хүсэлтийг бид хүлээж авч байгаа. Энэ дээр шийдвэрлэж байгаа шийдвэрлэлтийн явцыг бас харж явах хэрэгтэй байна. За дараагийн дугаард энэ ерөнхий боловсролын сургуулиуд дээр 12 дугаар ангийн давталгаа өгч байгаа. За энэнийг одоо бас мөн хянаж хариуцлага халдваргүйтгэлийн дэглэмийг хэрхэн зохион байгуулж ажиллаж байна гэсэн одоо ийм үйл ажиллагаануудыг за түүнчлэн одоо жолооны сургалтууд болон хэлний сургалтууд дээр метр квадрат 4 м квадрат тутамд одоо хүм байгаар тооцож ингэж хичээл сургалтууд сургалтын курс богино хэмжээнээс дамжаанууд эхэлсэн байгаа. Энийг бас хянаж явах шаардлагатай. Ингээд энэ үйл ажиллагаануудыг халдвар хамгааллын дэглэмийг хянаад явж байхдаа аймгийн мэргэжлийн хяналтын газар болон онцгой байдлын газруудаас улсын байцаагчдыг авч явж болно. Та бүхэн маань энийг анхаараарай. Хэрвээ авч явахгүйгээр ямар нэгэн зөрчил илрүүл мөн одоо эдгээр байгууллагуудын улсын байцаагч нарт нэн даруй мэдэгдэж энэ зөрчил тутагдлыг арилгуулахаар хамтарч ажиллах шаардлагатай байна. Тэгээд энэ хяналтын байнгын болон хөдөлгөөний цэгүүдээр явж байхдаа орчных нь эрүүл ахуйг бас давхар хянаж явах шаардлагатай. Тэгээд энэ тал дээр та бүхэндээ ийм чиглэлүүдийг тодтогч танилцуулъя гэсэн юм аа. Танилцуулж дуусна.